За сайн байцгаана уу бильярд спортыг сонирхогч хүүхэд залуучуудаа энэ өдрийн мэнд хүргэе. За бүгдээрэнд нь бас баяр наадмын бас мэнд хүргэе. Сайхан амарцгааж ирнэ үү. За өнөөдөр хичээл номер 3. За өмнөх хичээл дээр бол зогсолтоо сурцсан байгаа. Гарын барилттай бас мөн сурцсан байгаа тийм ээ. За одоо бол энэ шааргийг яг хаана нь яаж зогсох юм бол энэ нүхэнд ороод байгаа юм бэ гэдэг талаар ерөнхийдөө бол залуучуудаа одоо анхан шатны ойлголт өхүүднээс хэдий шаариг үр тавьсан байна. За ер нь бол яг энэ шаариг зогсоход ингээд хоёр бөөрөнгийн том юм ингээд харагдаад наанаас нь яг нэг юм гавтгаараа очиж ингэж зогсох юм шиг хүмүүс бас ингээд төсөөлж хараад байдаг. За яг яс юм дээрээ бол ийм жижигхэн зэг дээр огтлцож хийдэг. Энэ хоёр бөөрөнгийн маань ийм жижигхэн зэг дээр ингэж огтлцож байгаа учраас энэ зэг баг зэргийн хөдөлгөөн ороод ингээд л энэ шууд алдаа болчихж байгаа. За тэгэхээр зэрэг энийг оруулах, авах маш олон аргууд байдаг. За мэдээж одоо яг тоочхоор нь цогно гэж хэлдэг. За мөн цагтай, цаггүй те янз янзаар бас авах боломжууд бас байж идэг. Иргэдээр нь даруулна гэж ярьдаг. За одоо бол хоёлоо анхан шатныхаа хүмүүст зориулсан байгаа учраас ямар нэгэн тийм цаг нартай бол цогцолтыг орохгүй зөвхөн одоо үндсэн даван зэг гэж ярьдаг. Зогсоох зэг, татах зэг, төвийн зэг, түрэг хоёр зэг. За энэ үндсэн даван зэг дээрээ л тулгуурлаж одоо яг энэ шааргийг яаж хаана зогч хэдний хэд хаграагаар оруулах вэ гэдэг тал дээр нь тайлбар өгье гэж бодож байна. За хамгийн нэгдүгээрт за энэ 7 шаарийг ингээд тавьсан байгаа. За хамгийн нэгдүгээрт за энэ шааргийг бол нэгний нэг буюу одоо фул гэж ярьдаг. Чигийн шаариг гэж ярьдаг. За хэдий чигийн шааригч гэсэндээ нөгөө нэг огтлцож байгаа хоёр зэг маань ийм хоёр жижигхэн зэг дээр огтлцож байгаа учраас энийг ч гэсэндээ баг зэргийн хөдөлгөөн оруулахад л энэ ингээл энэ тентэн гэж тийм ээ алдаатай зохиол болдох гээд байдаг тал байдаг. За энийг яаж харах ёстой вэ гэхлээр хамгийн нэгдүгээр харах ёстой юм. За чигийн шаариг буюу одоо хоёр бухныхаа хоёр энэ үнцгийг энэ шааригны хоёр үнцгтэй нэгдүгээрт чацуулж харах ёстой бол таа. За хоёрдугаарт за энэ одоо тоон дээр нь би ингээд тааруулчлаа л да сая. Паркныхаа үзүүрийг нь үндсэн цэг рүүгээ ингэж чиглүүлнэ гэсэн үг. Одоо энэ цэг рүү. Ингэж чиглүүлэх юм байна. За тэгвэл ямар нэгэн төр цаг нар хийж болохгүй нь шүү дээ. Бухан дээр барихтаа төвийн зэг дээр болон одоо татах дүрэх тийм ээ энэ үндсэн даван цагийг ашиглана гэсэн үг. Энэ хэдэн зэгүүдийг. Тэрнээс ингэж хажуу талд нь ч юм уу ингэж зогсох юм бол нөгөө хаграа тооч нь өөрчлөгдөд явж учраас энийг бол заавал чив одоо яг үндсэн одоо ямар нэгэн цаг наргүй одоо спин эргүүлэггүй тийм ээ. За тэгээд энэ шиг ингэж чиглүүлнэ гэсэн үг. За ингэж зохино гэсэн үг. Энэ бол нэгний нэг буюу одоо фул тийм ээ. Чигийн шаариг гэж ярьж байна. За тэгвэл энэ хэдний хаграа юм. За энэ 2-1 гэдэг хаграа юм байна. За нөгөө нэг хоёр жижигхэн нөгөө нэг өнцөгчийн хоорондоо ингэж хавралдаж байгаа мэдээж. За тэгвэл 2-1 гэдэг хаграа нь ямар учиртай хаграа вэ гэхлээр. За энэ шааргийг голоор нь ингэж нэг хуучиж. За энэ хуваасан дээр бухны одоо аль нэг үнцэг ирнэ гэсэн үг. Тийм одоо чиний талаас харах юм бол баруун талын ирмэг тийм ээ. Баруун талын ирмэг бухыг яг хоёр хуусны нэг дээр очих юм байна. Ингэж 2-1 дээр ингэж очих юм байна. За тэгэхээр паркны үзүүр хаана очих вэ? За паркны үзүүр. Паркны үзүүр мэдээж нөгөө ямар нэгэн цаг наргүй төв дээр байрлаж байгаа тийм ээ. За татаа түлхээ бол оруулж болно. Гэхдээ цаг нар байхгүй. Тэгэхэд паркны үзүүр энэ хоёр дугаартай бөмбөгний одоо чиний талаас зүүн талын ирмэг дээр яг ингэж голж очино. Ингэж голж очиж байгаа. Ингэж бүтэн гарч бас болохгүй юм байна. Тэгэхээр нэмэгдэл явчих юм байна. Ингээд бүтэн оруулчих бас болохгүй юм байна. Тэгэхээр зузаадаад явчих юм байна. Яг ингэж голж оруулах юм байна. Голж. За нөгөө үндсэн тоочоо чиглүүлж харах юм бол ингэж орох юм байна л да. Энэ хоёр амнаас ийм зайтайгаар орох юм байна. Тэгэхэд энэ
гаргасныгаа чүд илүү гаргаад одоо магадгүй энэ амыг авахулж унгаая. Эсвэл чүд дотгошоо нь оруулаад энэ амыг нь авахулж унгаая гэдэг юм уу. Тэгж хагараа гаргаж зөх гээд шүү дээ тийм ээ. Тэгж болдгоо гэсүдгээд. За 2-1 гэдэг хагарааг бол за Палкныхаа үзүүрийг бол давхар харах юм бэ. За мөн энэ ирэмгийг 2 уусны 1 дээр нь барих юм бэ. Харах юм бэ. За чиний хэвтээд хараад үзтээ. Палкны чиний нүдэнд яг аль хавьяас наашаага энэ шулуун харагдаж байна. Одоо энэ шулуун чинь аль хүртэл үргэлжилж байна чиний нүдэнд? Чи яг доотхоо хүртэл харж байгаа юм уу те? За нэг тэр авцсан юм байна. Тэрнээс үргэлжлэх энэ шулууныг нааш нь ингэж чиглүүлж хараад заяа. Зөвхөн тэр үзүүрийг биш, шулуунаар нь харна. Тэгээд энэ үзүүр чинь ингэж чиглэж орж ирнэ гэсэн. Ингэж талж чиглэж орж ирэх юм байна гэсэн. За зохиод үзье тэгвэл бүр. Ямар нэгэн ам авахгүйгээр шууд орж байгаа. За энэ хэдний даграа? 4-1 хагараа. Зөв. За 4-1 хагараан дээр болохоор зэрэг Палкны үзүүр орж ирдэггүй. Орж ирэхгүй. Зөвхөн ирэмгийг харна гэсэн. За чигийн шариг болон 2-1 гэдэг энэ хоёр хагараан дээр бол Палкны үзүүр орж ирж байгаа шүү дээ. За мөн одоо бухны энэ ирмэгнүүдийг давхар контролдож харж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ хоёр цэгийг одоо контролдож өгнө гэсэн. Палкны шулуун хаана явж байна? Палк бухны ирмэг хаана явж байна гэдгийг давхар контролдож өгч байгаа гэсэн. За тэгсэн чинь 4-1 дээр барьсан чинь нөгөө төв дээрээ барьж байгаа шүү дээ. Тэгээ ингээ харсан чинь бүр ин шиг ингээ даваа яваад гисэн. Палкны үзүүр. Палкны үзүүрийг харах боломжгүй их гэдэг шүү дээ нэгсэн тийм ээ. Тэгэхээр зэрэг зөвхөн одоо чиний талаас баруун ирмэг чинь одоо бухны энэ баруун ирмэг 3-ын зүүн ирмэг хоёрыг яг хавиралдуулж харах хэрэгтэй бол таарна гэсэн. За чи хэвтээд энэ 8-ыг ингээд давхарлуулаад хэвтээд тахтай. За харсан уу? За нэг иймэрхүү байдалтай ерөнхийдөө бол харагданаа гэсэн үг. За 4-1 гэдэг хагараа яадаг вэ гэхлээр түрүү энийг 2 очиж тийм ээ. Энд чинь 2-1 гэдэг хагараа гэт тийм ээ. 2 очиж. За тэгсэн чи энийг дахиад голоор нэг хувааж. Ингэж гэсэн үг. Голоор нэг хувааж. За тэгэх юм бол энд нэг зураас байна. Энд нэг зураас байгаа юм байна. Мөн энтлийн басны зураас байгаа юм байна. Тэгэхээр энэ өөрөө 1 2 3 4 хэсэг юм болж байна гэсэн үг. Тийм. 4 хэсэг. За тэгэхээр 4 хуваасны гэхээр 2-1 дахиад 2 хуваагаад 4 хуваасны 1 дээр бухны баруун ирмэг барилна гэсэн үг. Ингэж хардтооч харна гэсэн үг байна. За энэ нь магадгүй иймэрхүү нэмгийн хэсгэнүүд байж идэг шүү дээ. Магадгүй эндээс иймэрхүү нэмгийн хэсгээ байж идэг. Магадгүй энийг булан хэсгэхээр ийм хагараанууд байж идэг. Энийг бол зөвхөн өнцгөө хардаг байна шүү дээ тийм ээ. За 2-1 хагараа гэдэг ирэхээр нэг иймэрхүү хагараанууд болгоно шүү дээ. Жишээ нь иймэрхүү хагараанууд гэсэн үг. За магадгүй нөгөө талдаа гарах юм бол иймэрхүү хагараа болж иж гэсэн үг шүү дээ. За гэх мэтлэн нэг иймэрхүү байдлуудаар ерөнхийдөө бол хагараагаа эхлээд маш сайн харах хэрэгтэй бол таарч байна. Энэ бол 4-1 гэдэг хагараа байна. За Палкны үзүүр гараа явцсан байгаа тийм ээ. За тэгвэл хоёр ирэмгийг харахад жоохон хэцүү байдалтай байх гэж болдог талтай тийм ээ. За тэгвэл давхар Палкныхаа үзүүрийг оруулж ирэх бас тусгай цохилтууд бас байна. За яа 2 дугаар цаг дээр бариад Палкныхаа үзүүрийг 3 дугаарынхаа одоо шааригныхаа яг тэр тоочгөр үндсэн тоочгөр чиглүүлээд өгч. Яг 3-ын доороо гэсэн. 2 дээр цаглаад тэгээ 3-ын доороо чиглүүлдэг. Тэгэхгүй хэтэрхий сулдчулнаа ч юм бас байхгүй шүү. Иймэрхүү маягтай гэсэн. За энэ яаж ийн вэ гэсэн чинь энэ бол цагтай зохиолт. Нөө цагтай бас шааригнуудыг авах аргачлалууд байж байгаа. Тэгвэл энэ эдний даграа.
8-1. За 8-1 тийм ээ. За 8-1 гэдэг хагараад энэ бол хамгийн нэмгийн хэсэг гэж ойлгоо. Тийм. Зөвхөн одоо баалганы одоо шааригны энэ баруун ирмэг болон одоо зогсож байгаа шааригныхаа одоо энэ зүүн ирмэг хоёрыг л яг ингэж огтлцож чинь үгүй юу гэдгийг л маш сайн нэгтэлж харах юм шүү дээ. За чи нэг бариад үзтээ яг 8-ыг давхардуулаад. За барьсан уу? Барьсан. За явуулаад үзье. Хоёр ирмэг ингэж харагддаг байх нь байна. Жоо хасаалаа. За ер нь бол яг уу ийм нэмгийн шааригнууд арай жоох удаар шаардах гэдэг. Яагаад гэвэл хажуугаар нь зүгээр зүсгэн шахам ингээл өнгөрч байгаа учраас. За 4-1 ч байсан гэсэндээ баг зэргийн удаар бас шаарддаг. За мөн одоо энэ нэмгийн шаариг болохоор зэрэг баг зэргийн ер нь жоох удаар өгөх хэрэгтэй бол таардаг гэсэн үг байна. За хамгийн нэмгийн хэсгээ явлаа. За яг давхардуулаа харсан уу? Харсан. Жохо удаар өгнө шүү одоо заяа. За. Яг зөв. Маш зөв. За тэгвэл за нөгөө цагтаа цохилтуудынхаа одоо нууцыг л би давхар бас нөгөө хэлж өгөөд байна л да. За энэ дээр болохоор зэрэг дөрвийн тоо ерөнхийдөө бол одоо тооч хин гэдэг ойлгож байна. За түрүүн хоёлоо 4-1 гэдэг эсхийн дээр дотор цаг хийгээд 2 дугаар цаг дээр. Тий 2 дугаар цаг дээр барьцсан тийм үү. Одоо тэгвэл энийг 3 дугаар цаг дээр Арай ялон цаг цаг хийх юм байна. тэгнэ гэсэн үг. Тэгээд дөрвийн тоорууга паркныхаа үзүүрийг чиглүүлээд тэгэж явах удаар өгөө зөхөд үзсэн. Энэ шааргийг ерөнхийдөө бол яг яагаад 3 дугаар цаг 2 дугаар цаг гэж ялгаж байгаа вэ гэхлээр зэрэг. За энэ төвийн цаг юм байна. 12 дугаар цаг, 1 дугаар цаг, 2 дугаар цаг, 3 дугаар цаг, 4 дугаар цаг, 5 дугаар цаг, 6 дугаар цаг гэх мэтлэн. Тэгээд 7, 8, 9, 10, 11 энд ийм 12 цаг байж байгаа. Цаг гэж төсөөлөх нь шүү дээ өөртөө тийм ээ. За балкны үзүүр бол үеийн цэгээс ингэж захалж ирж байгаа. За тэгвэл энэ голд нь бас зай биш тийм үү? Тийм. Энэ бас юм байна. Энд бас 12 дээр ингэж жоохон баг зэргийн тойргоор давхар бас цаг явж байгаа гэж ойлгож байна. За энийг бол бүр одоо юу гэдгийг янз янзаар ярьдаг. За балкны одоо нөгөө төвийн зэг нэг тип гадагшаага гэж. Тийм. Хоёр тип гадагшаага гэж. Ингэх мэтлэн ингэж ярьдаг. Нэг тип дотгошоогоо гэхлээр зэрэг энд бол зогсоох цэг байх гэдэг шүү тийм үү. Дахиад доошоо гэвэл энд татах цэг юм байна. Нэг тип дээшгээ 12 дугаар цэг дээр түрэх цэг юм. Дахиад дээшгээ максимум түрэх цэг юм байна. Гэх мэтлэнгээр ингэж орж ирдэг. Тэгэхээр энэ 2 дугаар цэг дээр эргүүлэг нь бага зэргийн ордог байх юм байна. Энэ эргүүлэг гэхээр цаг нь 3 дугаар цэгээс арай илүү бага зэрэг орох юм. 3 дугаар цэг гэдэг нь арай илүү максимум цэг нь орж ирнэ. За мэдээж бид нар чинь бүр ингэж захалж барихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр хальц өгч тийм ээ. Бүр ингэж яхаар. За 3 дугаар цагийн максимум гэх юм бол нэг ингэсэж орж ирж байгаа. Тэгэхэд энэ зайн өөрөө нөгөө 8-1-гээ барай явчих чинь гэсэн үг. Балкныхаа үзүүрийг захлаад өгөр. 2 дугаар цэг дээр ингэж өгөхөр энд нэг жоохон зай гарч ийн үү? Энэ зайн өөрөө 4-1-гээ бариад явчих чинь гэсэн үг. Энийг харж байна уу? Энэ зайн өөрөө 4-1-гээ барьчих чинь 2 дугаар цэг дээр барих. 3 дугаар цэг дээр гэхээр зэрэг хамгийн нэмгэрүүлээ харж байгаа. Тийм. Тэгэхээр зэрэг 8-1 гэдэг хагараг 3 дугаар цэг дээр барьж хагаад үндсэн доож руу чиглүүлэх нь байна. 4-1 гэдэг хагараг 2 дугаар цэг дээр барьж хагаад нөгөө талд. Магадгүй нөгөө талдаа байх юм бол нөгөө талдаа одоо энэ талдаа байж байгаа шүү дээ. Энд ч юм уу 2-1 байж байгаа. Тийм. Энд ч юм уу 4-1 байж байгаа. За энэ хамгийн нэг буюу 8-1 гэдэг хагараг байж. За тэгвэл энэ хагараанууд чинь нөгөө талдаа гараад ирэх юм бол 9-10 дугаар цэг дээр болоод явж байгаа. Жишээний иймэрхүү байдалтай байх нь. За дахиад нэг доожиг орж ирнэ энэ дээр. За энэ хэдний дагараа хин тэгвэл 4-1-3.
За 4-ний 3 гэдэг аграа. 4-ний 3 гэдэг аграа чи яах вэ? 2-ны 1 чи ингэ байж байгаа. Тийм. Тэгэхээр зэрэг ингээд 2-ны 1 чинь дахиад нэг хуучгаар ингэж орж ирж таарна тийм үү? Аха. За тэгэхээр 4-ний 3-ыг нь далтхийн гэсэн утгатай бухан өөрөө ингэж иймэрхүү байдалтай харагдах юм байна гэсэн үг. Гэхдээ 4-ний 3 гэдэг маань баг зэргийн нэг иймэрхүү хагараанууд байдаг. Тийм. Ийм аграа байж байгаа, ийм аграа байж байгаа. Тийм ээ? Нөгөө талдаа цаа талдаа гэсэн. За тэгвэл энд ч байсан, бухны энд ч байсан адилхан, 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 энд ч байсан адилхан нэг тоочгоо зогно. Ямар тоочиг вэ гэсэн чинь. Фалкныхаа үзүүрийг үндсэн тоочиг руу чиглүүлээд өгөхөд энэ шарыг уннаа гэж. Одоо энэ цэг руугаа Одоо хоёрын ингэж чиглэлээ. тийм ингэж фалкныхаа үзүүрийг ингэж чиглүүлж өгнө гэсэн утгатай байна шүү дээ. Ингэж. Тэгээд энэ маань 4-ний 3 дээрээ байна уугүй юу гэдгийг давхар контролдож. Тэгэхээр ерөөсөө л нэг 2 тоочиг контролдод яваад байгаа биз? Тийм. За хэвтээд үз цохоод үз. Чигийн шаргийг бол бас яг тэг зөгтөв шүү дээ. Тийм. Чигийн шаригтай ерөнхийдөө ойролцоод адилхан зөгтнө гэсэн утга яваад шүү дээ мөн үү? Чи эндээс хаанаас нь ч хамаагүй эхэлж болно. За. Тэгээд хамгийн сүүлд нь харин гэхдээ 8-ыг аваараа заяа. За. Хүмүүс энийг нэг лайн ап гэж ярьдаг шүү дээ. Энэ талд нэг уртааш нь ингэж өрж байгаад ингэ зогтдог тий. Би болохоор зөвхөн тал ширээний тоглолт явуулж байгаа учраас энэ шаргуудыг өөрчлөө. За тэгээд одоо чи эхнээс нь зүгээр зохиод явдаа харъя. За энэ хэдний даграа байна. За чиний тавьсан одоо. Яг одоо тавьсан бол 4-ний 3 аа. За 4-ний 3 гэдэг аграа юм байна. 4-ний 3 аграаг яаж зохих ёстой вэ? Үндсэн тоочиг руу фалкны үзэр чиглэл. За явлаа. За дараагийн шарик алуу. Одоо 7-г. За 7 хэдний даграа байна? Одоо энэ 4-ний 3 гэхэд яг биш. Тийм. Одоо Тэгсэн ирний хагараа багтаа байгаа даа шүү тийм. Нэгний нэг гэхэд биш. Аа яг тэгээд завсрын нэг юу байгаа шүү дээ. Тоочг байгаа шүү дээ. За энийг бол 8-ны 7 гэж нэрэлдэг нэг завсрын тоочг байгаа. Тэгвэл би 4-нд энд тайлбарлаж ирсэн. 4-ний 3-аас 1-ний 1 буюу одоо фул 2-ын хоорондох шааригнуудыг үндсэн тоочг руу фалкныхаа үзүүрийг чиглүүлцэх нөө гэдэг. Багхан зэргийн хагараатай шааригнуудыг. Тэгэхээр энийг яах нь вэ? Яг үндсэн тоочиг руу. Үндсэн тоочиг руу фалкныхаа үзүүрийг чиглүүлцэх юм байна. За явлаа. За дараа нь шаарах юм. Тэгэл хальтараа тийм. За одоо 5 руу гарнаа. За 5-ыг авъя. 5 хэдний даграа вэ? Муяалаагүй нэг бол 4-ний 3. 4-ний 3 байна. За явлаа. 4-ний 3 аграаг Яг үндсэн тоочиг руу фалкны үзэр чиглэл. фалкны үзүүр чиглүүлнэ. За энэ шипи хэлээ. За энэ 4-ний 3 гэдэг аграа юм байна. Тоочгоо авъя. Тэгсэн нөгөө цулгаа юмн дээр чи яаж тоочиг авах вэ? Баримжаа авахд маш хэцүү байдаг. За тэгэхээр зэрэг ширээ болгоны дээдлэлт юм гэрэл байж идэг тийм ээ. Тэр гэрэлний тусгал нь өөрөө тэр шаарган дээр ойж байгаа. За тэр тусгал дээр одоо баримжаа авъя. Одоо жишээ нь чи энэ дээр энэ 5 дээр байлаа гэхэд хаашаага одоо чиглүүлэхээр тэр гэрлэр баримжаагаа аваад тийшээгээ фалкныхаа үзүүрийг чиглүүлж авах юм байна гэсэн үг. Одоо жишээ нь энд нэг гэрэл байна. За энэ гэрэлний энэ хавтгаа энэ хэсэг рүү ингэж орж ирэх юм байна. Гэх мэтлэнгээр тооч авах нь шүү. За энэ бол шипи явах юм тийм ээ. За За 4-ний 3 аграа нөгөө гэрлээрээ баримжаагаа авч байгаа. За тэгтээ одоо энэ дээр чинь нөгөө нэг дараагийн шааргээ зогхохын тулд хаана аваад бухаа тавих хүлээ гэдэг юм чинь бас нэг орлог шаардлагатай болно шүү дээ тийм ээ. За тэгтээ хоёлоо нөгөө зөвхөн тоочиг ярьж байгаа учраас энийг зүгээр хөнгөн зохиод авъя тийм ээ. Хөнгөн татаа 6 дугаар зэг дээр татаад аваа.
За дараагийнх нь хаашаа явах юм? 6. За 6. 6 эдний дараа. Бас л 4-ний 3. За 4-ний 3. За 4-ний 3 руу гараа. Цэгэн жохон. За одоо яах вэ? Аль руу орох вэ? 3-ыг 3-ыг болонд нь уу? тий. Болонд нь зогсоосгдээ барихад л төцдөр наах. За хэдний дараа байх вэ? Бас л 4-ний 3 болж байгаа. За 4-ний 3. За харлаа явлаа. Nice shot. За дахиад түүц рүү орлоо. Түүц хэдний дараа? Бас л 4-ний 3. Бас л 4-ний 3. За явлаа. За энэ тэгвэл хэдний дараа? 2-ний 1. 2-ны 1 гэдэг хагараа. Дундуур зөхөхөд. За явлаа. 2-ны 1-ийг яаж хардаг вэ? Одоо нөгөө нэг наклаатныхаа тал хэсгийг одоо гарганаа л За. ирмийг харж байгаа л. За явлаа. Тамирчид ерөнхийдөө яг тоглолтын донд орж одоо яг давталгаан дээр явж байхдаа хагараануудаа хараад байдаг тийм ээ. Тийм. Аль тал руу хагараад тавих уу яах вэ? Ерөөсөө л 4-ний 3, 2-ний 1, 4-ний 3, 2-ний 1 гэдэг ийм л хагарааг л барьж тоглож явдаг. За тэгэхээр зэрэг яг хоо 4-ний 3 гэдэг хагараа нь өөрөө маш амархан байгаа. Тэгэхээр үндсэн палкныхаа үзүүрийг чиглүүлэл явхад хоолоор нь хамаагүй 4-ний 3 гэдэг үйлчлэл байгаа. Тэгэхээр тамирчид довтлогоон дээр орж явахдаа 4-ний 3, 2-ний 1 гэдэг хагараан дээр палкны үзүүр ороод явж байгаа одоо нөгөө ороод ирж байгаа болохоор зэрэг маш хэлбэр аргаар зохилтыг гүйцэтгэдэг яваад байдаг гэсэн. 4-ний 1 одоо юу гэдгийг 8-ний 1 гэдэг гих мэтлэн тиймэрхүү шааргнууд бүр өстой нөгөө онцгой тохиолдолд орж ирдэг. Хаа нэг орж ирдэг. За үнэхээр сүүлийн үеийн одоо хар шаргаа хэцүү байдалтай зогсцсон ч юм уу, айл барьж байгаад хэцүү байдал тавьсан ч юм уу. Тиймэрхүү үед л 4-ний 1, 8-ний 1 гэдэг хагараанууд орж ирэх тохиолдол байдаг. За энэ дээр бас дахиад нэг юм хэлчихье. За энэ 4-ний 3 гэдэг хагараа байна. За 4-ний 3. За тэгвэл энийг хоёлоо максимум татаан дээр нь барьцах юм. Максимум татаан дээр. татахтаа яг энийг 4-ний 3 хагараагаар нь явуулах уу? Удаар өгнө. За Дундын удаар ч юм уу юу одоо юу гэдгийг. За дундын удаар л өгье л хоёлоо. За Тэгээд одоо дараагийн шарик дээр цааталт байгаа гэж үзье. за энэ дээр л. За тэгэхэд энэ 4-ний 3 гэдэг хагараан дээр хагарааг максимум татаан дээр өгөхөд зэрэг фул буюу чигийн шарик зөгч байгаа юм шиг чив чигээр нь харж ягаад максимум татаан дээр өгөх ёстой. Ягаад гэвэл максимум тата, максимум түрээ 2 нэг тоочийг ахиулж хардаг. Нэг тоочийг ахиулж хардаг гэсэн. Одоо ихэнх тамирчдыг одоо мэрэгжлийн тамирчдыг харж исэн бол палк нь бүр ингээ газар шүргэх шахам ингэж гачаад чагаа зохилтыг гүйцэтгээд идэг. Аха. Тэр нь чигийн шарик одоо нөгөө баг зэргийн хагараатай 4-ний 3 тэр хагараануудыг удаараар нь хөнгөн явуулж чигээр нь барь зөгч хийнэ гэсэн утгатай. Тэгэх юм бол арай илүү алдаа багтаа байгаад байгаа учраас тэгж явуулдаг тал байдаг. За чив чигээр нь харж байгаа үйл зохилтыг татаа гэн гүйцэтгээд байгаа гэсэн. За гэх мэтчлэн ингэж үйлчилдэг байх юм байна. За дараагийнх нь дахиад зөхье. 4-ний 3. За тэгвэл энийг түрээд энд ойлгоод ингэж явуулъя. За дахиад дундын удаар өгье. Тий. Тэгтээ максимум түрээ өгж байгаа учраас энийг яах вэ? Чигээр нь харна. За чивчигээр нь харна. За зөвхлөө. Одоо түрүү чи ингэж орж ирж шít. За гэх мэтлээ ингэж одоо төрөлттэй максимум түрээ максимум татаа 2 дээр. За энэ бол төвийн цэгийн барилтаа гэж. За татад цогхоход урд гарыг заавал
доошлуулах хэрэгтэй. Татад зөхий. Ингэж доошлуулах хэрэгтэй. За төр зөхий. Төрсөн барилт яг. Гарыг ингэж өндөр болгож ингэж өгөх хэрэгтэй. Дагаж. Тэгэхгүй хүмүүс төвийн барилтан дээр барьдаа. Төвийн барилтан дээр урд гарыг нэг байрлал барьчаад тэрийг одоо ингэж татж байгаа нь ингэж хойд гараа өлгөөд түлхэж байгаа нь ингэж бүр ингэж доошогоо ингэж хойд гараа доошлуулад нэг иймэрхүү маягаар зохилтууд жоохон буруу болох гэдэг тал бол байдаг. Тэгэхээр зэрэг төвийн цэг дээр бол ингэж зохих нь, татах цэг дээр бол доошоо буулгах нь, түүх цэг дээр бол дээшээ ингэж болох нь. За энэ түрээд битэрийн өнөөдрийн 3 дахь хичээл маань ерөөхдөө бол дуусч байна. Тэгээд дараагийн хичээлээрээ илүү олон сонирхолтой гой одоо зохилтууд болон техникүүдийг та бүхэндээ зааж өгөх болно. Тэгэд дараагийн бичлэгээр уулзцгаая.